Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-6-гийн 3 дахь заалтыг бол хүчингүй болгоё гэд хууль санаачлагчаас орж ирж байна. Гэхдээ яг нэг судлаад үзэхээр 2022 оны 2 дугаар тогтоол үндсэн хуулийн цэцдэр яг энэ 8-6-гийн 3 дахь заалт бол үндсэн хууль зөрчөөгүй маа гэсэн дүгнэлт бол дунд суудлын хуралдаан дээр гарсан юм байна. Та тэрийгээ сайн мэдж байгаа хаа. За тухайн үед 2022 онд улсын хурлаас төлөөлөөд мөнх оргил гишүүн очиж бол одоо оролцсон байлээ. Тэгээд дунд суудлын хуралдаанаас үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт нь гараад тэгээ одоо энэ 2024 оны 9 сарын 4-нд их судал яг энэ асуудлыг авч хэлэлцснэ гэд тогтцсон байгаад их судлын хуралдааны хүлээж явах явцад одоо улсын хурлын гишүүд бид нар энэ зүйл залтыг нь аваа ичиж болох юм уу? Тэгээ одоо миний ойлголтоор бол үндсэн хуулийн цэцэдэл Монгол улсын хамгийн шилдэг хуульчд бол байх ёстой. Тэгэхээр тэднэрийнхээ ядаж энэ хуулийн одоо үндсэн хуулийг зөрчсөн хэсэг тэр дүгнэлтийг нь эцэслэн авахыг хүлээх ёстой л гэж бодоодох юм. Энэ дээр та бас нэг хариултаа өгнө үү? За яг энэ 2022 оны 2 дугаар энэ үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааны яг энэ тэмдэглэлийг нь уншаад үзэхэд яг энэ 8-6-гийн 3 дахь заалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байдлаар мөнх оргил гишүүн ч гэсэн өөрөө бас тэмдэглэж үлдээсэн байлээ. Тэгэхээр энэ даалгавраа хийгээд 8-6-гийн 3 дахь заалтыг боловсронгуй болгох ёстой юм шүү.